Баярлалаа. Мөнхөө улиран тохиохдоор тэдгээр өдрүүдэд Цезар Август нэгэн зарлиг буулгажээ. Бүх дэлхийг хүү амын тооллогод орохоор болов. Йосеф Галил нутгаас Давидын хот руу төрөх төгсөн эхнэр Мариагийнхаа хамтаар бүртгэл хийлэхээр явсан юм. Тэрээр анхны хүүгээ төрүүлж түүнийг давуун дүлгийдөөд тэжээлийн твшинд хэвтүүлжээ. Тэнд хонин сүргээ манан хээр хонж буй хідэн хончин байв. Тэнгэр элч тэдэнд ингэж хэлэв. Бүү айхтун, харагтун, би бүх ард түмнийг үлэмж баярлуулах сайхан мэдээг та нарт авчирлаа. Өнөөдөр Давидын хотод аврагч эзэн Христ та нарын төлөө мэндэллээ. Тэд яравчлан ирж Мария, Йосеф хоёрыг болон тэжээлийн твшинд буй хүүг олов. Үзэх тун, тэгтэл зүүнтэд тэдний харсан од өмнө нь явсаар хүүхдийн байсан газарт хүрээд тогтжээ. Тэд одыг хараад үлэмж баяр хөөрөөр бялхав. Тэгээд гэрт орж их Мариагийнхаа хамт буй хүүхдийг хараад сүгдэн түүнд мөргөж эрдэнсийн хайрцагаа нэгээд алт гүрэл мэрийг бэлэг болгон өгөв. Мария энэ бүхнийг зүрхэндээ тунгаан бодож нандинан хадгалсан юм.